Pernod Ricard группийн төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийлээ. Хөгжлийнхөө шинэ үед орж байгаа манай улс байгалийн баялгаас эхлээд газар зүйн байршил, хөгжлийн чиг хандлага зэрэг олон хүчин зүйлүүдээр гадаад орнуудын сонирхлыг татаж, олон улсын томоохон үндэстэн дамнасан компаниуд ихээр орж ирж байна. Үүний тод жишээ болох Pernod Ricard группийн төлөөлөгчид манай оронд ажлын айлчлал хийж байгаа юм. Дэлхийн архин бүтээгдэхүүний зах зээл тэргүүлэгч Pernod Ricard Group манай улсын топ компаниудын нэг CRM компанитай хамтын ажиллагаатай. Тэгвэл энэ ажил нь тус хоёр компани урьд хийсэн ажлаа дүгнэн цаашдын урт хугацааны хамтын ажиллагааны гэрээг үзгэлэхээр зоржээ. CRM компани нь Монголын зах зээлд салбартаа тэргүүлэгч байж, улсын төсөвт тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлээд байна. Цаашид ч энэ онцгой эмзэг хариуцлагатай салбарт хариуцлагатайгаар ажиллан улс эх орныхон хөгжилд өөрийн хувь нэмийг оруулах төлөвлөгөө чин ирмэлзэлтэй байгаа юм. Бид мэдээж үйл ажиллагааны хамтын ажиллагааны гэрээ зурж байгаа бөгөөд цаашид зөвхөн бизнесийн үйл ажиллагаа биш, цаашид нийгмийн хариуцлагын тал дээр нэлээд хамтарч ажиллана гэдэг тал дээр хоёр тал тохиролцоод байна. Хоёр талаас нийлээд 70 орчим сая төгрөгийг хүмүүнлэгийн улс нийгмийн халамжинд зориулна гэж өнөөдөр бид хоёр бас албан ёсны тохиролцоо хийж гаргаж сурлаа. Бид CRM-тэй найдвартай түнш ажиллагаатай учраас Монголын зах зээл шууд оролцож байгаа гэсэн үг. Ийм дүнхөөсөө ялгах хамгийн том ялгаа бол Монголын зах зээлтэй ийм ойрхон харьцаж байгаа явдал юм. Монголын ард түмэн бол маш сайхан сэтгэлтэй. Тиймээс би Монголын ирээдүйн зах зээлд маш их итгэлтэй байна. CRM компани нь 100% үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд уг бизнесээс орсон баялаг 100% Монгол улсад үлдэж, манай улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдгийг цохон тэмдэглэж байлаа. Уг гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын томоохон төрийн түвшээд нэр хүнд бүхий компаниуд урлаг соёлын төлөөлөгчид оролцож, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.